Монгол Улсын ерөнхийлөгч чухнагийн хөрөлцөхөд гадаадын орнуудаас Монгол Улсад хавсрал суух элчин сайдууд итгэмжлэгч Хүчгэн өргөн байрлаа. Бүгд найрамдах Грек улсын элчин сайд Евгенос Димитрос Калприс, бүгд найрамдах Түнис улсын элчин сайд Адель Эларби, Доминиканы бүгд найрамдах улсын элчин сайд Алехандро Арис Зарзула, Испаний хаант улсын элчин сайд Марта Тонзаср, Дайны хаант улсын элчин сайд Старбек Кристенсен нар итгэмжлэгч Хүчгэн өргөн байрлаа. Ерөнхийлөгч хөрөлцөх элчин сайд нарыг үүрэгт ажилд орж байгаад нь баяр хүргэж амжилт хүслээ. За өнөөдөр бас Монгол улсад суугаа элчин сайд нарын жоох хүчийг хүлээн авах ажил үргэлжилж байна. Хавсран суугаа элчин сайд нар манай улсыг бол одоо Бээжин хотоос, Москва хотоос, Сеулээс гээд олон бас ойрын одоо энэ улс орнуудаас манай улсыг хавсран суудаг Монгол улс элчин сайдын яамаа нээж хараахан амжааг байгаа улс орнуудын элчин сайд нар бол хавсран суугаа орны элчин сайд нар гэж ярьдаг. Эдгээр элчин сайд нар нийтдээ 16 элчин сайд Монгол улсын ерөнхийлөгчд өнөөдөр итгэмжлэгч жоох бичгээ өргөн барьж хаанаасаа эсвэл ерөнхийлөгч өсөө тийм ээ итгэмжлэгч жоох бичгээ өргөн барьж аль бие усаар ажилдаа орж байна. Ингэснээр бол манай хоёр орны одоо харилцаа эдгээр суугаа орнууд хавсан суугаа орнуудын элчин сайд нар эдгээр орнуудтай манай улсын харилцаа бол идэвхтэй үргэлжилж тийм ээ урд өмнө сууж ирсэн элчин сайд нарын хийж байгаа ажлыг бол үргэлжлүүлэх мөн одоо энэ хэдийгээр Монгол улсын нийслэл Улаанбаатар хотны элчин сайдын яамгүй ч гэсэн одоо тутгааргүй идэвхтэй хамтын ажиллагааг өргөнүүлнэ гэдгээ бол энэ хавсан суугаа элчин сайд нар 16 Монгол улсын ерөнхийлөгчдөө тэмцлэгч ухчгаа өргөн барихтаа бол хандаж илэрхийлсэн. Ингээд одоо манай улсад суугаа элчин сайднараас гадна энэ хавсан суугаа орны элчин сайд нарын ер нь жилдээ 2 удаа хүлээн авч ингэж итгэмжлэгч жоох бичгийг хүлээн авдаг ийм журамтай төрийн ёслолын журам байдаг. Тэгэхээр хавар нэг удаа бөөнөр нь авдаг, намар нэг удаа бөөнөр нь авдаг. Тэгэхээр энэ хаврын одоо элчин сайд нарын тоо бол үндсэндээ 16 улсын элчин сайд манай улсад одоо итгэмжлэгч жоох бичгээ барьснаар албан ажилдаа орж байна. Элчин сайдууд харилцаа хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө чармаа ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа хэлж, төр засгаас бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ. Түүнчлэн олон улсын хамтын нийгэмлэг нэгдсэн үндэсний байгууллага болон олон улсын байгууллагын хүрээнд харилцааг бэхжүүлэхийн төлөө байгаагаа тодтогжээ.